цагаан үзэг холбоо за 2021 онд одоо эрүүл мэндийн чиглэлээр дагнаж ажилладаг сэтгүүлчдийн маань зорилго дээр үндэслэгдэж одоо нэгдэж байгуулагдсан холбоо байдаг. За тэгээд хажуудаа эрүүл мэндийн сэтгүүлчдийн вакцин гэдэг клубыг ажилуулдаг сэтгүүлсэн докторант. За эрүүл мэндийн чиглэлээр 2013 оноос хойш 12 дахь жилдээ ажиллаж байна. За үүнээс 8 жилийн болохоор яг хэвлэл мэдээллийн салбар болон телевизэд ажиллаж байна. За тэгээ үлдсэн салбарын болохоор төрийн бодлогын газар болон донор байгууллагуудын эрүүл мэндийн чиглэлээр төслүүд дээр ажиллаад явж байгаа. Энэ бол манай холбоо бол ашигын төлөө бас одоо төрийн бас байгууллага байгаа. За тэгээд энэ хүрээнд бид эрүүл мэндийн сэтгүүл зүг хөгжүүлэх замаар нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд одоо өөрсдийн хувь нэмрээ оруулах энэ зорилготойгоор одоо сэтгүүлчдийн эрүүл мэндийн сэтгүүлчдийн одоо нэгдсэн том юм стандартыг бий болгох, нэгдсэн том юм холбоог бий болгох. Энэ маань цаашлаад төр засгийн одоо эрүүл мэндийн бодлого шийдвэр нөлөөлөх хэмжээний юм даастаа одоо нэгдсэн холбоо бий болохоор ажиллаж байгаа. За бүх нийт эрүүл мэндийн төлөө гэсэн урайн дор бидэд өнгөрсөн одоо 3 жилийн хугацаанд одоо 40 гаруй үйл ажиллагааг зохион байгуулсан байна. За одоо энэ хугацаанд бид нар яг эрүүл мэндийн яамны харийн 16 одоо эрүүл мэндийн байгууллага байдаг, хэрэгжүүлэгч агентууд байдаг. За тэдгээрт бол хамтарч ажиллаад за эрүүл мэндийн тэмдэглэлт өдрүүдийг бол ингээд хамтран зохион байгуулдаг. Ингээд хавдрын өдрөөр, сүрээгийн өдрөөр гэх мэтлэн бидэд ингээд сэтгүүлчдийн эрүүл мэндийн боловсрол болох мэдээлэлүүд ингээд өгөөд явдаг. За үндэсний хэмжээнд бас ингээд сургалтуудыг зохион байгуулдаг. За тэгээ эрүүл мэндийн сэтгүүлчдийн вакцин клубыг бол холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш хагас жилийн дараа сэтгүүлчд маань өөрсдөө нэгдээр ингээд зохион байгуулсан. За одоогоор 50 гаруй сэтгүүлчдийг хамруулсан одоо клуб болоод явж байна. За энэ жишээнд гэхэд одоо үндэсний хэмжээний 78 сэтгүүлчдийг хамруулсан, нийслэл хот хөдөөгийн нийслэл 78 сэтгүүлчдийг хамруулсан 4 өдрийн одоо сургалтыг улаан залмаатай хамтраад зохион байгуулсан байх жишээ нь. За энэ мэтлэн одоо маш олон өргөн хүрээний ингээд чөлөөт болон чөлөө таарах хэмжээ, за сургалт судалгаа гэх мэтлэн 40 гаруй үйл ажиллагааг бидэд зохион байгуулж явж байна. Энэ дундаас бид нар одоо Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн нөхцөл байдал ямар хэмжээнд байгааг та бүгд мэдж байгаа тийм ээ. Бүхий л одоо хасах үзүүлэлтээр бараг тэгэхээр тэргүүлж штэ. Тэгэхээр энэ цаг үед нийгмийн харилцааны хүрээнд гэдэг нь сэтгүүл зүйн салбар, хэвлэл мэдээллийн салбар өөрөө хүн амынхаа нийт эрүүл мэндийн төлөө нэгдэх ёстоймаа гэсний үндсэн дээр цагаан үзэг холбоо үүсгэн байгуулагдаж байгаа. Энэ жишээ юу вэ гэхээр за олон улсад бол яг эрүүл мэндийн сэтгүүлчдийн холбоо, төвүүд, центрүүд ингээд маш өндөр түвшинд ингэж нэгдэж ажилладаг. Төр засгийнхаа бодлогод одоо шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэж ажилладаг. Нийтийн эрүүл мэндийн төлөө хамтдаа дуурдаг ийм том холбоод клубүүд ингэ байдаг. Энэ шиг одоо болох зорилготой цагаан үзэг холбоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд бид нар өнгөрсөн хугацаанд бол одоо мэрэгсэн сэтгүүлчдийг бэлтгэхээр ажиллаж байгаа. За түүний нэг жишээ нь бол саяны харуулсан BBC-д гэхэд одоо 3500 гаруй тийм ээ хэвлэл мэдээллийн ажилтнтай дэлхийн одоо топ 10 багтдаг ийм том одоо news agency. За энэ гэхэд одоо эрүүл мэндийн эдитер нь эрүүл мэндийн чиглэлээр одоо видео, фото, ярилцлага гэдэг бүх одоо ингэ сайт нь та нар ороод үзэх одоо health гэдэг сектор дээр нь энэ хүний бичсэн одоо ингэ дандаа эрүүл мэндийн мэдээлэлүүд байх жишээтэй. Тэгэхээр энэ маань өөрөө яадаг вэ гэхээр иргэдэд очиж байгаа эрүүл мэндийн тэр нөгөө боловсрол болох эрүүл мэндийн мэдээллийн зөрүүтэй байдлыг үүсгэхгүй яг шинжлэх ухаан суурилсан нотлохоо судалгаан шингэсэн эрүүл мэндийн мэдээллийг түгээж өгдөг. Тийм ээ. Тэгэхээр ийм хэмжээний сэтгүүлчдийг бэлтгэхээр цагаан үзэг холбоо ажиллаж байгаа. Манай Ганаа ихч одоо өвхөр дагуулсан хөх савнууд гэдэг юм цуврал 7 цуврал нийтлийг бичсэн. Тухайн үеийнхээ хүн сүдэн аж ахуй яамны хараанд өртөд ажлын хэсэг байгуулагдаад та бидний өдөр тутамд хэрэгэлдэг хүнсний нөгөө хунцар савыг стандартлах, коджуулах ажлыг эхлүүлж ирсэн. Тэгэхээр сэтгүүлч гэдэг хүн маань нийгэмд үзүүлэх импактыг заавал юу гэх юм буслах, жагсаал, цуглаан хийгээд тахта бус даалт хэлбэрээр бид нар маш олон зүйлийг ингээ өөрчлөхөд одоо хүчээр нэгтгэж ажиллаж чаддаг. Тэгэхээр энэ мэтлэн одоо нийгэмд дуу хоолойгоо өөрийнхөө ажил үргээрээ дамжуулаад би түрүү хэлсэн бодлогын түвшинд бид нар хурж үлдэж чадна гэх. Тэгэхээр эрүүл мэндийн сэтгүүлчид 2023 оны одоо бараг 2 жил болж байна тийм 2 сарын 10-нд одоогийн мөнх сайхан эрүүл мэндийн сайд мөнх сайхан буюу тухайн үеийн Монгол ерөнхийлөгчийн эрүүл мэндийн спорт нийгмийн бодлогын зөвлөх мөнх сайхан зөвлөлтөөр бид нар ингээд санал тавиад 33 одоо редакцийн 33 сэтгүүлч ингээд уулзалт хийжсэн. Энэнгээрээ бид нар яаж исэн бэ гэхээр одоо яг л нийт эрүүл мэндийн төлөө өөрсдийнхөө танилцуулгыг хийгээд бас хамтарчлах саналуудаа хүргүүлээд энэ ажил маань өнөөдөр бодлогын ажил болцсон явж байгаа. Энэ ажил удаа дараагийн олон уулзалтуудыг араасаа дагуулсан. Ингээд одоо энэ болохоор Монгол Улсын их сургууль болон бусад их сургуулиудын төлөөллийг ингээд оролцуулаад эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг ихтэй сургууль ингээд нэвтрүүлсэн.
Тийм ээ. Энэ маань өөрөө яаж байгаа вэ гэхээр бакалаврын түвшинд сэтгүүл бэлтгэж байгаа одоо 14 ихтэй сургууль байгаагийн 11-д нь яг одоо оюутан авч байгаа. За үүнийг бид нар одоо 7 ихтэй сургууль буюу хамгийн одоо олон эсэлттэй Монгол улсын татвартай ихтэй сургуулиудад бакалаврын түвшинд эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг оруулж чадсан. Энийг мөх сайхан сайд болон Монгол улсын эрхлэгчийн хамгийн газрын эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ ажлыг маш сайн дэмжиж энэ хөтөлбөрийг одоо бакалаврын түвшинд 24 оноос эхлээд амжилттай бид нар нэвтрүүлсэн. Ингэснээр яах вэ гэхээр сэтгүүл бичиж байгаа ихтэй сургуулиудад эрүүл мэндийн мэдээллийг хүн аргад хүргэхдээ юун дээр анхаарах ёстой мэдүүл зохих хууль эрх зүй болон тийм ээ одоо нийтийн эрүүл мэндийг тавих бүхий л асуудлыг энд одоо багтааж өгсөн байна. 3 кредитийн одоо энэ хичээлийг саяны 5-6 ихтэй сургуулийн хамтарсан эрдэмтэн судлаачид маань ингэж хамтарч яасан байгаа. За энэ мэтлэн шийдвэр гаргах түвшинчдэр сэтгүүлчдийн ингээ оролцоо гэдэг чамлахааргүй бас ингээ явж байгаа. Энэ ажил манаас одоо магистрийн түвшинд эрүүл мэндийн сэтгүүл зүүн хөтөлбөрийг боловсруулахаар одоо бас дараагийн шатны ажлыг хийж байна.